За сайн ээжүүдээ арай олж ийн тэгээд нөгөө мөөгийн маань энэ өрөөнд ээжид одоо нөгөө хөхний зөвлөгөө өгөөд сууж байгаа гэтгсэн тэгээд намайг ороод ирээрээ асуултуудад хариу аваарай гэсэн юм аа. Одоо дараа. За орой минь мөөгийн. Нөгөө олон асуултанд хариу авахгүй ороод ирлээ. Яг зөвлөгөө өгж явах чинь таарчлаа. За микрофоноо зүүчье. Би нөгөө асуултанд байгаа. За эхлээд нөгөө хөхөөс авах энэ ээжийн хөхийг би саах гэж байгаа. Ээжийн маань хөхнөө жоохон зангирсан. Тэгээд сааж судалж өгч байна. За эхлээд ээжигээ би ингэ дээш харуулаа хөвтүүлсэн байгаа. За тэгээд эхлээд хөхөө яг хааврын зангиралтай эмзэглэлтэй байгаа хэсгийг ингээд шалгаж үзнэ. Зөвхөн. Ер нь бол хөх ер нь аль болох сүү орсон ч ер нь бол ямар нэг ингээ хүрээ тэмтэрэхэд хөхөөлөхөд ямар нэг зовооргүй өвдөлтгүй ингээ зөөлөн байх хэвээр. За ингээд хөх маань энэ дарахад одоо ингээ хатуу тэгээд дарахад ингээд ээж нь жоохон хүндүртэй өвдөлттэй байна гэдэг маань болохоор саах хэвээр хөхөөлөх хэвээр гэсэн. За энд одоо ингээ хөхн дотор ингээ бондоор хатуу юм байгаад байгаа ш. Ингээ дарахад энэ болохоор ямар нэгэн булчирхай янз бүр өрөвсөл биш зүгээр л нэг хөхний сүү маань зангирсан. За тэгэхээр одоо хүүхдээ хөхүүлэх юм уу аль эсвэл одоо хүүхэд маань нэг хоёр хөхнийхөө нэг момыг хөхөөд цадчих юм бол одоо нөгөө момо хэдүүлээ одоо 2 цагийн дараа хүүхдээ хөхүүлэхдээ 2 цагийн дараа хөхүүлнэ гэж хүлээхгүй нөгөө одоо баруун талаа хөхүүлсэн бол зөөдлөө хэдүүлээ саацуулах ёстой. Тэгэхгүй бол одоо саацуулахгүй за 2 цагийн дараа одоо нөгөө хөхүүлнэ шүү гэх юм бол энэ сүү маань хөхний сүү маань хөхн дотроо зангирч хоримтлагтаад ээжд маань ингээ зовир өсөж эхэлдэг байгаа. За улмаар энэ хоримтлагдсан сүү маань саахгүй тэг хөхүүлэхгүй ингээд тоохгүй ингээд орчих юм бол олон хоноод ирэхээр энэ маань хөхн дотроо идээд өрөвслөж хувирдаг байгаа. Ерөөсөө идээд өрөвсөл үүсэх шалтгаан болохоор нөгөө хөхний үлдэгдэл зангирсан хүнээс үүсдэг. За одоо ингээд хөхөө сая шалгасан. Одоо энэ дүүр энэ хэсэгт ингээд жоохон пирсүүтэй байна маа гэдэг маань одоо энэ хөхнийхөө энэ харалтаа товчны энэ харалтаа эндээ энэ нөхсүүн бөглөрсөн учраас энэ зангирсан зүг гарахгүй байгаа гэсэн. За ээжүүд маань саахаар ер нь бол ингээд жоохон ингээд нухаа дараад идэг. Тэгэхээр мэдээж ингээд хөрөхөд л эмзэглэлтэй хөхийг нухаа дарахаар бүр илүү өвдөн өөрт нь зовёртой. Дээрээс нь ингээд гаднаасаа ингээд бүр ингээд улаагаад хөхөрцөн ч хүн байж идэг ингээд хөхөө нөгөө бас сүүгээ гарах гээд тухайд ингээд хөхрүүлсэн байдаг. Миний саах гэж байгаа арга маань болохоор ерөөсөө хөхийг ямар нэгэн ээж нэмэлт зовёр үүсгүйгээр юу юм хөхөнд хийх хүүхэд хөхж байгаа юм шиг механизм суйрлагдсан л хөхөө зөөл аргаар саах арга маа. За энэ нь болохоор за сая хэдүүлээ хөхөө шалгасан те энд эмзэглэлтэй хатуу энэ пирсүүтэй байгаа. За эхлээд болохоор нэг гараа ингэ зөөлөн тулж өгөө. Энэ аргыг болохоор ээж өөртөө хийх боломжтой. За гэрийн ямар нэг бусад гишүүн ч гэсэн хийх боломжтой. Энэ гараараа зөөлөн хөхөө дэмнэж тулж өгөөд энэ нөгөө энэ хоёр хоруугаараа энэ аргаа эрхэл юу вэ ээлжилж сөөлжилж хийн гэсэн. За эхний энэ 3 талын дараалтаа нэгдүгээр дараал нь болохоор хөхний бор нөсөд хэсэг байгаа. Эний гадна талаар зүгээр л ингээд маш хурдна. Энэ болохоор нэг өснөө нөгөө хөхийг эвлэгэж өдөөж өгч байгаа процесс. За ингээл 1 минутанд тий 1 секундэд 2 удаа байхаар ихэр маш хурдан багц хурдтай хий гэсэн. 1 секундэд 2 удаа гэхээр ингээл за нэг гараараа хийгээд нөгөө гар маань чилээ штэ мэдэн штэ. Тэнгүүд нь 2 гараараа сөүлжлүүл. За ингээд хөхөө яаж цаах болсон саагад бэлэн болсныг мэдэх вэ гэхлээр за эхний энэ дарааллыг ингээд эхний үүдлээ хийнгүүд нөгөө нэг ингээд одоо ингээд байс хөхний товчон ингээд чангараад тэгэнгүүт нь 2 дахь рүүгээ харах юм уу тавч руугаа. Тий. Эхнийх нь бол энэ ингээл яг бор нөсөний гадал. Хоёр дахь нь бол ингээл хөхний товч маань ингээл чангараад ингээд хаваагаад гараад ирэнгүүт нь хоёр дахь нь болохоор хөхний яг ёроол толгойн угаар уг гэсгээр юм. Одоо энэ дүр гэсэн. За ингээд энэ болохоор ерөөсөө нөгөө хөхийг ингээд нөгөө эвлэгэж өгж байгаа процесс. За дараагийн саах шат руу үе рүүгээ яаж орохоо мэдэх вэ гэхлээрээ одоо та харж байна. Хөхний эндээс ингээд сүү цухалцаад ирж байгаа. Тийм байна. За тэгээд ингээд цухалцаад ирэнгүүт нь нөгөө хөх маань одоо ингээд саагаад бэлэн болоод эвэлж байгаа юм байна гэж бод. Одоо эндээс цухалцаад ирж байгаас тий. Хоёр гараар хэлжлээ л ингээд. Өвдөж гинэ ингэхэд. За. Ер нь бол айл болох ямар нэг өвдөлтгүйгээр л энэ нөгөө нөхөн
юу хөхний нөгөө сүвнүүдийг бүгднийг нээж өгөх юм уу тий. Тийм ер нь бол одоо шил энэ хэсэг зангирсан байна гэдэг чинь энэ хэсгийн нөгөө нөх сүм маань бөөдөрч учраас хүү хэдийгээр нөгөө хөгж байгаа хэрнээл хүмүүс нөгөө зангирсан хатуу хэсэг нэрлэх байна гэдэг. Тэгэхээр ингээд нөгөө нөх сүм маань гүйцэд нөгөө нээгдэж онгоохгүй байгаа учраас нөгөө арын сүм маань гадагшлах байгаа гэсэн. Одоо ингээд бултаа За ингээд сүм маань гараад ирж байгаа те. Ингээд хөх маань тэнгүүт нь одоо сааж эхлэх хэвээр. Ингээд нөө яа. Энэ ингээд юу маань бас хитрхи ингээд чанга чим ихгүй. Энийг бол гэрийн нөхцөлтэй гэрийн нөхцөлд ээж өөрөө хийж болно. За бусад гэр бүлийн гишүүд ч гэсэн ингээд ээж байгаа ингээд хэвтүүлж байгаа. Энэ дараалалаар ингээд хийх боломжтой. Ээж өөрөө бол ингээд босоор сууж агаад өөртөө хийх боломжтой. Том жижиг гэлтгүй ер нь сүү орцог хөх маань ингээд ерөнхийдөө айгүй ингээд чинрээд ингээд барьж хөхүүлэхэд айгүй барьцгүй юм хатуу том болчдөг штэ. Эвгүй. Тэгэнгүүт нь шүү заавал хөхүүлэх шаардлагагүй. Айл болох ингээд жоохон саагаад хөө сулж агаад хөхүүлэхэд илүү эвтэйх нь ингээд ядаж ингээд жоохон сулгарсан хөх чинь ингээд барьж хөхүүлэх төрөл жоохон эвтэйх юм байдаг штэ тий. Тийм ч бас. За ер нь бол аль болох ингээд саавал зүгээр ер нь бол за хөхийг ерөөсөө эхний 2 хоногт бол ангир уурга гардаг. Ангир уурга маань ер нь бол жирэмсэн ээжийн 14-7 хоногтоос хөхөнд нь ер нь ангир уурга үүсэж эхэлдэг. За тэгэл ер нь бол төрсөн ээжүүд бүгдэнд нь ер нь бол төрөөл бүх ээжүүд маань анхан дөрөвч тавтан дөрөвч гэлтгүй бүх ээжүүд маань хөхөнд нь ангир уурга маань байдаг. Тийм болохоор ангир уургаа дөнгөж төрмөгцөө ер нь бол 30 минутын дотор төрсний дараа амлуулна гэж зөвлөдөг. Энэ хугацаанд маш сайн хөхүүлэх ёстой. За тэгэл физиологиороо 2-3 хоногт ангир уурга маань гарч дуусаад сүү маань хажимдаа орж эхэлдэг. Сүү оруулахад ээжүүд маань нөгөө одоо сүү оруулах гэж ингээл гурил бичээ сүүл үед айгүй их хэрэгэлдэг. Ер нь бол сүү аажимдаа өөрөө 2-3 хоног физиологиороо ордог. Ер нь бол ээж өөрөө унтаж амраал амаар шингэн зүйл маш сайн авч явтал сүү угаасаа физиологиороо 2-3 хоногт аажимдаа орж эхэлдэг. Тэгэл хүүхдээ маш сайн хөхүүлнэ. Ээжүүд маань эхний 1-2 хоногт нөгөө уурга бах хэмжээтэй гардаг. Уургандаа хүүхэд маань цатахгүй өсөөд уйлаад ирэнгууд ээжүүд маань хүүхэд маань уйлаад байна гэдээ өөртөө дур мэдээд нэмэлт айгүй хөөгдөг. Тэр нэмэлт бол шаардлагатай тохиолдолд тэгээ бас нэраа хэмжээний заавар зөвлөмжтэй хэрэглүүл тохиромжтой. За тэгэл хүүхэд хөхөөх угжаар одоо нэмэлт өгчөнгүүтэй хүүхэд маань хөхөхгүй ягаад гэхээр цадчих штэ жоохон. Тэгэл ээж маань хөхөхгүй. Хөхөхгүй байж байгаа л ангир уурга хөхүүлэхгүй ангир уурга нь хөхөн дотроо зангираал чинрээл. Тэгэл өмнөх ангир уурга нь гараагүй байхад бол арын шинсүү бас үүсгэж жоохон хоошлно гэсэн үг. Тийм болохоор ер нь бол уурга маш сайн хөхүүлнэ. Ер нь бол уурга маань гарч дуусаад хөхний нүх сүү онгоогоод хөхний болцохонод ажиллаж бэлтгэгдэж дараагийн сүү орно гэж ойлгоход болно. За одоо ингээд бүр ингээд сайн эвлээд ирэхээр бүр ингээд цацар цаагтдаг. Одоо ингээд цацарч байгаа зү. Янзыг. За ингээд цааж жаад одоо дахиад сүүний гарц маань ингээд багасаад ирнэ штэ. Тэнгүүт нөгөө 3 дараадлаа дахиад нэгтгэн хөхний нөхсөөний гадна хэсгээр, хоёр дахь нь хөхний толгойн уг хэсгээр, тэгэл гурав дахь нь ингээд сүү цухалцаад ирэнгүүт нь ингээд саах гэсэн дараалалаа л дахин ингээд яваад гэсэн үг. Тэгэхээр зангираа өөрөө аяндаа явах тийм. Эрэнгүүт за ингээд одоо угаасаа 2-3 хоногийн өмнөөс ингээд миний хөх зангирсан гэдэг ээжүүд байж байдаг. Тэр хөх маань ерөнхийдөө шууд нэг удаагийн ингээд саалтаар бас зүгээр болохгүй. Тийм учраас ер нь бол бас л ингээд багаагаар саагаад явж явахт ер нь зангирсан эмзэглэлтэй хэсэг маань ингээд багасаад бас айжмд арилна. Тэгвэл нэг саалтаар хөхний зангирсан гэсэн зүгээр болохгүй гэсэн үг. Хөхний цагаан их бие рүү бол ер нь орж нухгүй мэн тий. Тийм ер нь бол энэ рүү орж ингээд одоо ээжүүд маань энийг нухаад идэг. Тий. Энийг нухаад тэгээ өөртөө нэмэлт зовир үүсгээд эндээ ингээ хөхөрж улаацсан байдаг байхгүй. Ерөөсөө л энэ хөхний нүх сүү бөглөрсөн нүх сүү бөглөөг л гаргаж иж энэ арын сүү маань чөлөөлөлт нүсэн. Тэгвэл нүх сүүнд бөглөөтэй байгаа гэдэг энэ яг ингээ нухаад тахаар мэдээж ингээд хүрээ чангадаад хархуны ярьсан юм чинь мэдээж улааж хөхрөн штэ нэцраад. Тийм учраас за аль болох ер нь бол хүүхэд маань сайн хөхдөг бол хүүхдээ ер нь энэ хүүхэд хөхж байгаа механизм суурилсан хөхөөс ааж байгаа
арчилгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол хүүхэд маань сайн хөхдөг бол хүүхдээ сайн хахуулж болно. Заавал хөхөөсөө гэсэн юм байхгүй. Аль болох нөгөө ээж ус нөгөө тэр комментс асуусан байсан. Нөгөө нэг хөхний нөхсөө айгу том хүүхэд маань их сүү их хэмжээтэй гараад ингээд нэг ивлээ тахаццаад нэгс. Тэр бас нөгөө саалдуурнаас болдог. Одоо нөгөө саалдуураар их сайн штэ. Тэгэнгүүт одоо мэдээж нөхсөө маань ингээд жижигхэн хэмжээтэй байсан бол ингээд татаад байгаа учраас нөгөө нөхсөө маань томроод тэгээд мэдээж сүү ихтэй ээж нөгөө ивэлчих юм бол нэг хэмжээтэй нөгөө нэг томорс нөгөө саалтуураас хаасан хөхний нөхсөө нөгөө томорч байгаа нөгөө хүүхдийн сүү их гараад идэв шүү дээ. Тийм ер нь бол тэгэл бол бас саалтуурыг хэрэглэхгүй ингээ гараараа сайн бол бас тохиромжтой байгаа. Энэ нөгөө нэг нэмэлт иддэг хүүхдүүд хөхөндөө дургу болцдог гэдэг юм байна. Мэдээж нөгөө нэмэлт иддэг одоо мэдээж ингээ хүүхд чинь бэлэн хоол идчихээрээ нөгөө цадчихж байгаа штэ. Тэнгүүд нөгөө бэлэнчлэл нөгөө нэмэлтэндээ дурлаад. Тийм учраас ээжүүд маань нэмэлтээ ер нь бол хэрвээ өөрөө хөхөөрөө дангаараа хоолдог бол тэгэл аль болох нэмэлт өгөхгүй хөхөөрөө л хөлж өгөл зүгээр хөхөөл масаа хөл. Нөгөө нэмэлт идэд нөгөө хүүхэд маань цадчихаараа нөгөө хөхөхгүй байгаа байхгүй. Тэгэл нөгөө уйлаад хөсөөл нөгөө нилийн юм аахгүй. Тийм учраас хөхөөл масаа хөхөөл зүгээр те. Тэр нөгөө нэг бас нэг асуулт байна л да нөгөө сүү сайн орохгүй байна гэсэн зөндөө асуулт байна. Сүү орохгүй байна яаж сүү оруулах вэ? Идэж уугаад ерөөсөө орсон юм байхгүй байна л гэдэг. За сүү ороход ер нь бол 14 хоногтоос ихэд нөгөө уураг хөхөнд жимсэн үед нь үүсдэг гэсэн шүү дээ. Тэгэл энэ бол төрсний дараагаас 2-3 хоногт аажимдаа бага багаар уураг маань сүү бодож хувирна. За тэгээ ээж маань аль болох сэтгэл санаа айгу тайван байх хэвээр. Сэтгэл санаа маш тайван. Тэгээ өөрөө сайн унтаж амраад амаар ер нь бол шингэн цэвэр ус тэгээ цай шингэн юм ер нь амаар айгу сайн ууж ивэл зүгээр тэгэл өөрөө унтаж амраад сэтгэл санаа бас айгу юутай хамааралтай. Идэж уухаас гадна тий. Тийм ер нь бол идэж уухаас гадна сэтгэл санаа айгу одоо сэтгэл санаа одоо хүүхдээ зов яадаг ч юм уу санаа зовдөг ч юм уу тэгэл бас өөр ямар янз бүрийн асуудлаас болоод одоо ээж маань төрсөн ээж маань нэг жоохон докторуу тийм байхan бол бас жоохон сүүн татраад бас сүүний гарц багсах гэдэг учраас ер нь аль болох сэтгэл санаагаа тайван байлгах бол зүгээр. Угийн их сүйтэй ээж, угийн бага сүйтэй ээж гэж байдгүй. Ер нь бол байдаг. Ээжүүдийг хараад хахад ер нь бол сүү сайтай. Тэгээ ер нь бол сүү бахта. Тэгэл яг л нөгөө хүүхдээ хооллол яг л болдог. Таардаг. Зарим нь бол сүү ер нь бол өмнөх төрөлтүүд дээр жисэн сүү бахта. Ер нь бол дандаа нэмэлт хөхний сүүгөө давхар хослуулж явдаг гэдэг ээжүүд ч байдаг.